babe. And I feel free for the first time. And I feel free for the first time. За сайн байцгаана уу наргийнхаа өнөөдрийн мини блогтой тавтай морил. За өнөөдөр би хэдэн чухал зүйлсийн талаар ярина. За нэгдүгээр нь болохоор хаалганы дараах сэтгэл зүй, хоёрдугаарт нь нөгөө бүрний дээдл байдаг жижигхэн булчирхай байдаг шүү дээ. Adrenal gland гэдэг тэр булчирхай болон бамбайн багталтын талаар энэ хоёрын талаар ярих болно. За эхлээд юу ч гэсэн хаалганы дараах сэтгэл зүй бол би одоо ч гэсэндээ өдөр болгон уйлж байгаа. Өдөрт нэг удаа уйлахгүй байхгүй байж чаддаггүй. Яг тэгэхээр маш их өвдөлт болон одоо сэтгэл зүй амар юм сул болчт юм лээ. Нэг жоохон дуу сонсоод уйлал, жоохон кино үзэл уйлал ингээл ерөөсөө нулимас юм амар ойрхон болчт юм лээ. Тэгээд хаалганы дараа ерөнхийдөө нөгөө маш олон өвдөлт намдаагч нөгөө унтуулагч нөгөө анестезия гэдэг чинь унтуулагч юм хийгээд тэгээд бас нөгөө хаалганы дараа бас өвдөлт намдаах нөгөө морфинийг даралт унахаас өмнө хийсэн юм шиг байна. Тэрнээс болоод ингээд маш эхний хэдэн хоног нөгөө эмнэлгээс гараад 11 хоногийн дараа эмнэлэг твчээд тэгээ 12 хоног дээр эмнэлгээс гараад ер нь жоохон нөгөө би ноороо биш болсон юм шиг ингээд санагдсан заяа. Яа тэгэхээр ингээд одоо яг өөрийгөө ингээд мэдэрч чадхаа байсан гэх юм уу. Ингээд өдөр шөнө нь хоёр нь ялагдхаа байсан ингээд амар унтаад тэгэл хизээ өдөр болж байгаа эцэг шөнө болж байгаагаа ялгахаа байсан маш унтсан. Тэгээд эхлээд хаалганы дараа болохоор ерөөсөө нойр хүрэхгүй байсан. Яг тэгэхээр энэ болохоор common одоо хаалгаанд орсон хүмүүсийн сайд одоо гаж нөлөөнө гэдэг юм уу гэж хэлдэг юм байна л дээ. Тэгээ энэ нь болохоор нөгөө нойр хүрхээ байцдаг. Тэгээ би нойрны юм ууж яагаад тэгээ эмнэлгээс гараад ерөнхийдөө бол за нойрны юм угаас би танаас хэлдэг ш нөгөө эмчийн өгсөн заавраас хугацаагаар тодорхой хэмжээнд ууж яагаад эмээ одоо ингээд зогсоогоод тэгээд аль болох ингээд өөрөөрөө бие физиологийнхаа дархлаагаар болон өөрөөрөө ингэж эдгээх гэж хичээх хэрэгтэй юм байлээ. Тэгээд маш ууртай болж ирсэн. Тэгээд яг хаалганы дараа ер нь хоёр төрөл байдаг гинэ. Нэг бол ингээд амар эмзэг чочромтгой ууртай болдог. Уураа контролдож чаддгүй. Нөгөөх нь болохоор ингээд амар тайван тэг унтаад байдаг гэж байгаа байхгүй. Тэгээ энэ хоёрын болохоор минийх эсэргээрээ заа би ингээд унтаал байсан. Амар тайван эхний нэг өдөр гэртээ гарахтаа ингээд амар уурлаа. Тэгээд за ноороо юу болж байна чи ингэж ууралж болохгүй ш. Тэгээд өөртөө яриад өөрийгөө контролдож эхлээд тэгээ дараагийн өдрөөс нь ерөнхийдөө бол ингээд амар тайван. Одоо ч гэсэндээ ингээд айгүй тайван. Одоо сар 3 хонжоо гэхэд би бол ингээд маш их тайван. Тэгээ ингээд унтаал ингээд миний ингээд өмнө нь хэрвээ депрешнтэй байсан бол хаалганы дараа бас ингээд депрешн нэрээс сэдрэх тиймэрхүү тохиолдлууд гардаг гэдгсэн. Минийх болохоор тэгээгүй зүгээр л ингээд унтаал угаасаа ингээд нөгөө сулдаад тамирдаж ядраад яг төрсөн шиг болчихно. Би жоохон юм идэж угаал тэгээд хөлрөөд тэгээд тиймэрхүү шинж тэмдэглэрсэн. Тэгээд emotional-ийн хувьд одоо болохоор угаасаа ингээд айгу мэдрэг одоо им эмзэг талтай болчт юм лээ. Тийм болохоор би ерөнхийдөө бол нэг сарын хугацаанд одоо ч гэсэндээ ер нь бол гэж би үзэж байгаа. Тэгээд тэр хүмүүсийг би тэр хүмүүст ингээ гомдчин тэр хүмүүсийг бас гомдоочихгүй гэдэг үүднээс ерөнхийдөө бол ингээд өөрийнхөө одоо би бэлэн болсон гэдэг үед л одоо бусд хүмүүстэй ингэж харьцаж гэж би бодож байгаа байхгүй юу. За нөгөөх нь би adrenal gland буюу бөөрийн булчирхайгийн миний дээдлийн булчирхай ажиллахгүй байх гэсэн онш гараад тэгсэн чинь бөөрийн дээд булчирхайгийн дараа гарсны им уугаад тэгээд тодорхой хэмжээний им ууж агаад нэг 3-4 хоног им ууж агаад мэрэгжлийн эмчд үзүүлсэн чинь мэрэгжлийн эмч нь энэ adrenal gland чинь зүгээр ажиллаж байна, булчирхай чинь зүгээр ажиллаж байна. Харин чиний нөгөө бамбан багталттай байна. Шинжилгээ байж одоо бамбан багталтай байж магадгүй учраас бид нар шинжилгээ хийж үзэх хүсэж байна гэдэг. Тэгээд шинжилгээ хийгээд үзсэн чинь бамбан багталтай гарсан хгүй юу. Тэгээд бамбан багталт adrenal хоёрын шинж тэмдэг нь болохоор яг адилхан. Маш их ядарна, суйлдна, бүр ерөөсөө ингээ цаанаасаа ингээ тамиргүй болоод ядраад байдаг юм билээ заяа. Тэгээд
унтаал гэдэг. Унтаал ерөөсө нойр барагдахгүй. Унтаал нүдээ арай хийсрэл унтаал гэдэг. Яг хоёулаа яг адилхан шинж тэмдэгтэй болохоор ерөөхдөө хүмүүс айгу андуурд юм байл шүү. Тэрийг та нар бас минийх яг адреналин гланд одоо бүрний дээд булчирхай ажиллаж гэнэ үгүй юу? Кортизол даавар ажиллаж гэнэ үү? Хормон ажиллаж гэнэ үү байна уу? Эсвэл бамбан хормон, бамбан даавар маань ажиллаж гэнэ үү гэдгийг ялгаад салгаад шинжилгээ хийж үзэх хэрэгтэй байж шүү гэж хэлмээр байна. Тэгээд ямар ч байсан минийх бамбан багадл жоох mild одоо дүнг жоох эхэлж байгаа. Тэгээд 6 week эм уугаа 6 week-ийн дараа шинжилгээ өгөөд тэгээд ерөнхийдөө бол эмээ зогсооно гэж хэлсэн. Тэгээд 6 week би одоо эмээ ууж байгаа. Эмээ ууснаас 2-7 хоногийн дараанаас эхэлж 3-7 хоног дээрс ер нь бол ирч хүч энерги орж ингэж бусад сэргэнэ гэсэн. Одоохондоо бол яг л хэвээрээ байгаад байгаа. Яг тэр дүнгэж уугаад нэг 7 хоног хонж байгаа. Тийм байна. Тэгэхээр бас энэ бас мэдүүштэй юм байл шүү. Хэрвээ энэ хоёр байх юм бол ямар нэгэн хаалганд орж байгаа хүн байх юм бол та эртхэн энэ одоо шинжилгээнүүдийг өгсөн дээр тэгэхгүй бол эн чинь таны даралт чинь багасгана. Зүрх өсчил төрөгч унаа одоо миний нөгөө өмнө бичлэг дээрх шинж тэмдгүүлийг ингэж илэрч гаргаж ирд юм байл шүү заяа. Тийм болохоор та нар бас мэдээд авчихад идэвдэхгүй. Тэгээд ялангуяа хүн хаалганд орохоос өмнө одоо бүх төрлийн шинжилгээнд хамрагдах ёстой байна гэж миний туршлагаас би бодлогодоо үзсэн. Яг тэр шинжилгээнд хамрагдаагүйгээсээ болоод би ингээд төсөөлөөг ингээд маш хүнд байдалд орчиж байгаа хгүй. Тэгээд тэрийг ингээд одоо ингээд даван туулаа явж байна. Тэгээд өдөр болгон яг зүүдлээд байгаа юм шиг тийм мэдрэмжтэй болчт юм лээ. Тэгээд та бүхэн бас өөрсдийнхөө гормон, кортизолын давраа ажиллаж гинүү гэдгийг бас шинжээд үзээрэй гэж хэлмээр байна. Шинжилгээ хийгээд цусны шинжилгээ хийгээл үзчихт юм байлаа. За тэгээд тиймэрхүү мэдээллийг та бүхэндээ өглөө. Тэгээд ямар ч юм та зүгээр сайн уу гэж өнгөрөөрэй. Мэдлэхгүй дуурахгүй өнгөрөхгүй монгол хүн гэж байхгүй илүү дээ гэж би бодож байгаа. За тийм байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.